It's a beautiful day. Yeah, yeah, yeah. 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 Үдшийн дүргийн эрх музикчтэй эх оронд маань 23 цаг тэг 8 минут болсон байна. Өнөөдрийн City Night нэвтрүүлэг баг зэрэг хоцорч эхэлж байгаа музикчтээсээ хүлцэл өчөөд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг аль биесээр эхлүүлье. Онондоо үдшийн төргий дахиад 7 хоногийн дараа City Night-аараа шинэ дугаараараа үзэгчтэйгээ уулзсан золох гэж тийм ээ. Үдшийн төргий тэгэхээр өнөөдөр бол сайхан цастай бороотой бүх зүйл давхцсан сайхан өдөр байна. Тэгээ хурдан өдрийн мэндийг бас чамд хүргэнэ. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхээ эхэнд нэг зүйлийг бас сануулж хэлмээр байна. Оном бит хоёр ерөн City Night-аараа дамжуулаад үнэнч үзэгчдтэй бас нэг тодорхой хэмжээгээр бэлэг, урамшуулал, хадсанд тодруулсан юм үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ удаад болохоор манай нэвтрүүлэгт тун удахгүй зочноор өргөдөх Golden Gym Fitness Club-ийн хамт олонны зүгээс барьж байгаа нэгэн гинтийн бэлэг байгаа. Энэ бол манай үзэгчдийн дундаас 2 хүнд 1 сар одоо фитнес клубт үнгүй хичээллэх юм ихээр шагнаж байгаа. Тэгээд өмнө нь бол бид нэг топ хичүүлээд хадсанд тодруулдаг байсан бол өчигдөр бид нар яг энэ фостоо оруулсан. Тэгээд яг одоо бас бидний хүлээн авч үзэж байгаа үзэгчдэд маань энэ боломж нээлттэй байгаа. City Night шинийн хөтөлбөр гэсэн Facebook хуудас руу ороод бидний бас явуулж байгаа энэ хадсанд тодруулах үйл ажиллагаанд оролцоорой. За тэгэхээр хамгийн ихний болонгийн маань хүндэтэй зочин аль хэдийнэ хүрээд ирчихсэн байна. Тэгээд зочноос огтож авъя. За хамгийн ихний болонгийн маань зочин бол Ирчүүдтэй үзэгдсэн төсгөө байгаа тийм ээ. Гока. За окага огтож авъя. Шүний мэд хүргэе. Үдшийн мэд. Хай, шүний минь төргий. За бидний өршөөлт хүлээн авчихсан баярлалаа. Өчийн минь төргий бүгдээрэнд нь. За ийм орой дууцсан дуучлаараа ока сая ханаас ирсэн бэ? Юу хийж вэ? Окейрээс. За тэгээ манай нэвтрүүлэг бас хүрэлцэн ирсэн зочдоо амтад улаан дарсаар дайлдаг уламжлалтай. Тэгээд дарсаа шимингээ гуруулаа бас олон асуултанд хариулт өгч олон хүмүүсийн хүлээлтэнд байсан тэр асуултуудын одоо нууцыг нь тайлж олон асуултууд асуух болно. Тэгээд би манай үзэгчд бол төрөл бүрийн асуултууд асуудаг. Тэр бүх асуултанд нээлттэйгээр ямар нэгэн цензургүйгээр хариулах боломжтой юу? Бэлэн байна уу? Бэлэн биш байл яах вэ? Дарсаа ууж агаад Үзэгчтэйгийн хүнд тэгээд болж өгвөл асуусан бүхий л асуултанд нь хариулахыг хийчихээн. Тэгэл дарс шимэн хацар улааж суунгаа боо халангаа яг чинаа. батрангаа тий. Дарс гиснээс ока баг хүүхдтэй гайгүй хөхүүлөө. Үгүй юу? Гайгүй. Би өнгөйгүй штэ. Машин барьж явж байгаа юу? Тийм машин барьж явж юм. Тэгээд бас яс юм байна. Надаа амсна гэж. За тэгээ. Яа. Зочдоо. Дайлаа. За баярлалаа. За уулзних гэж. За баярлалаа. Даандаа толгож ингэж. Одоо бол 22 цагаас хойш 22 цаг өнгөрцөн байгаа учраас бас арх согтууруулах ундааг бол одоо хэвлэл мэдээлэл хэрэгслэр гаргахыг зөвшөөрч байгаа Тийм учраас учраас тааруулж тийш хэрэглэхэд хэрэглээ. бид нар буруу зүйл хийгээгүй. Цус төлжүүлнэ гэдэг шиг. Тийм төлжүүлнэ аюул ер нь бүхий л төрлийн ер нь бүхий л зүйл тааруулж хэрэглэх хэрэгтэй шүү дээ. дарс ер нь хэрэг хэрэгэлдэг байв Төлөд уу? байгаа биш. Ер нь л мэдээж баяр ёслол найз нөхдийн төрсөн өдрөөр болол тодорхой хэмжээгээр амсна, амтлна, өнөрлж үзнэ. Уг маш их асуулт ирсэн байгаа. Эхнээс нь эхлээд ерөөсөө Гайхалтайгаар сайхан хариулъя. гайхалтайгаар сайхан асууя гэдэг шиг. За уг маш олон авьяастайг үзэгчд маань их мэддэг юм байна. Үсчингийн нүүр сайхан буддаг, ин дуулдаг, ин бүжгэлдэг, ин жүжиглдэг, ин за ерөөсөө маш олон авьяасыг загвар өмсдөг ингээд ерөөсөө ингээд сайхан бичсэн байна л да. Тэгээд энэ авьяасуудыг өнөөдөр ер нь бүгдийг нь хийж амжуулж байна уу? Зарим нэг нь орхигдсан тал байна уу? За ер нь тэгээ өөртөө анхаарал тавьдаг эмэгтэй хүн бүр яг энэ бүх зүйлүүдийг тодорхой хэмжээгээр өрөөндөө ч тэр олонний газар ч тэр хийгээл явдаг ах гэж боддог. Ер нь бие зүг авч явахад яг энэ бүх зүйлийг эмэгтэй хүн сурсан, мэдсэн, таньсан тий өөрөө ялангуяа олонний өмнө байдаг эмэгтэй хүн бол энэ талаар бол байн ямар нэг мэдлэгтэй байх ёстой болов гэж би боддیں۔ Тийм учраас бүгдээрээ л энийг хийдэл юм бах та гэж бодож байна. Үзэгчдээс ирж байгаа асуултуудын дийлэнх хувийг нэг одоо гэр бүлийн хувийн амьдралтай холбоотой асуултууд эзлээд байна л да. Хүүхдийн аав нь хэн бэ? Одоо хамт амьдрдаг уу гэж асуусан юм. Ямар сони юм асуулт гэж. Мэдээж. Одоо бүр телевизээр үзээд сууж байгаа тий гэртээ. Тийм баг.
Зурагтаа тааруулсан болоо асуугаад ярьчихваа. Болно шүү дээ. Нэрээ шууд үзээрэй. UBS Plus дээр. Чи нү хай. Ихнэр чи мэдчихэж байна. Юу хийж ийн одоо инээж байгаа хэрэг үзэж байгаа л тий. Дуучин болоё гэж хизэнээс мөрөөдсөн бэ? Дуучин болоогүйсэн бол ямар мэрэгчлээ байх байсан бэ? Насан багасаа л ер нь одоо цэцэрлэг ясалт байхасаа л дуулангууд хүмүүс ямар ч байсан алгаа ташч гоё мэдрэмжийг авдсан мэн гэдэг насан багасаа ухамсарлчихсан. Тэгэл хаа хатсан газар ямар нэг үзүүлэл алга ташл хүлээгээл загсдаг байсан. Угасаал урлагийн юм. Тийм. Угасаа л мэдгүй ямар ч байсан олонний өмнө анхаарлын татах бүр айгүй дуртай тийм л хүүхэд байсан гэж. Укагийн ээжийг зөмбөлийн тулаанд орж байсан гэд үзэгчд маань асуусан байна л да. Тэгээд ээж тань ер нь таны амьдралд юм уу таны уран бүтээл хэр нөлөөлдөг вэ? Ука өөрөө ямар нэг зүн совин мэдрэмжтэй юу? Ер нь миний ордны хүн би хэлэн цай ардал та. Тэгээ ер нь л аягүй их тийм зөнтэй гэдэг юм байлээ. Цаанаасаа. Зүгээр л ер нь хүн бүрт ер нь тийм төрөлхийн зүүн совин гэж байдаг юм байлээ. Ер нь бол одоо юм ном сонин уншиж одоо судалж байхад тэр зүүн совин гол анханасаа маш сайн одоо чагнаж тэрийг хөгжүүлж явах хэрэгтэй гэдэг юм байлээ. Ер нь хүн цаанаасаа л төрөлхийн тийм зүүн совинтай амтан гэдэг юм байлээ шүү. Үзэгчтэй. Уука гэж үнэн дайчин шүү амжилт таны сэтгэлийг хөглөж урагш давшуулдаг зүйл чухам юу юм бэ гэж байна. Тол. Тойл. Одоо юу гэх таланд харж одоо тэндээсээ бүх хэрчүүч аавна шүү дээ тий. Одоо би яавал яаж дуулвал одоо яаж үжиглүүл тий, яаж хувцалвал, яаж нүрээ будвал гэл ер нь хүн өдөр болгон талтай. Одоо чи ч гэсэн сайн ингээл уцаараа хараа тий. Тэндээсээ ирч хүчийг ингээл авч байгаа шүү дээ. Ер нь бол орчин үед бол одоо тойл юм сая хүмүүс жоохон буруугаар ойлгочих шиг байна. Тойлсон чи ер нь би сүүлийн үед айгу тойлнд ер нь би хаанаас ирч хүчийг авдаг гээл ер нь хүн тэр нар манддаг тэндээс одоо ирч хүч аавна эцэг их найз нөхөд хүнд ирч хүч өгнө энэ бол тодорхой ойлгомжтой. Гэхдээ яг сүүлийн үед бодоод байх нэ ер нь тойлнд харж ер нь бүх жүжигчид дуучид ер нь тойлтой одоо өөрөө өөртсөөгөө хамт харьцдаг шүү дээ. Тэндээс ер нь өөрийгөө давуу талаа тий одоо бүх хил зүйлийг олж хардсан болоо тэгээд ер нь толноос айгүй их өөрийгөө харж ирчих чамна гэж. Ука Киви хамтлагтай бол сашгүй холбоотой. За Киви хамтлагийн продюсер Ангирмаатай одоо ингээд маш олон хүмүүс ярьдаг ш. За Киви хамтлаг продюсертайгаа хатуу гэрээ хийдгээ гэр бүлтэй олж болохгүй хүүхэдтэй олж болохгүй гэдэг. За Ука маань бол гэр бүлтэй болсон хүүхэдтэй болсон. Тэгэхээр энэ гэрээ ер нь одоо яг ийм зүйл байдаг юм уу? Энэ гэрээ одоо хүчин төгөлдөр байгаа юу эсвэл болцсон уу? Болцсон уу гэж. Ер нь альва компани үүсгэн байгуулахдаа мэдээж тогтвортой тооцоод одоо тийм хүнийг л мэдээж одоо доор ажиллуулахыг хүсэн шүү дээ. Тэгээд продюсер Ангирмагш маань ерөнхийдөө тийм шаардлагуудыг одоо тавьдаг. Ер нь хамтлагийн гишүүд солигдсон шалтгаанууд нь бол мэдээж гэр бүлтэй болоод тий гэртээ тогтвортой суух хэрэгтэй гэдэг шалтгаанаар хамтлагаас гардаг. Яг л бид нэр байнгын бэлтгэлтэй бүр байнгын л бүжгэлдэг байсан болохоор тухайн үед ийм одоо юу гэдэг гам барина гэсэн юу бол байхгүй шүү дээ. Тэгээд эмч нар нь гэртээ хэвтэж амар зүйлхийг одоо зөвлөн тэгэхээр одоо ажилтай харьцлах ч юм уу тэр байдлаас одоо энэ цаашаага яригддаг тий. Мэдээж продюсер хүний тавих хэвээр шаардлага тийм байх нь зөв гэж боддیں۔ Хүмүүс тэрийг одоо арай хитрхи яах юм ингээл бид нар дэмэрсээр сонсогддаг л да. Гэтэ ер нь би ч гэсэн хэрвээ продюсер байх юм бол боловол гэж те. Ер нь продюсер Ангирмагш шиг продюсер олно гэж боддیں۔ Ажлын шаардлага дээр те. Ажлыг маш урагштай удаан одоо энэ явж байгаа шалтгаан бол шаардлага өндөртэй гэх. Гэхдээ тэр чинь зөвхөн гэр бүл гиснээс гэдгийг л одоо хүмүүс их одоо ярьдаг болохоос биш ер нь маш өндөр шаардлагатай шүү дээ. Сахилгууд. Бие зүг авчих хэвээр эмэгтэй хүмүүс юм байх хэвээр урлаг тайзан дээр гарах юм бол та нар юм байх хэвээр гэдэг ер нь анхнаасаа л Дашка багш Наранзуу ах Ангирмаа продюсер бүгдээрээ л энэ шаардлагуудыг тавьдаг байсан. Ангирмаа шиг л яриад байгаа байхгүй юу? Тэрнээс хүн болгон адилхан шүү дээ. Уука үрийн зулаа өнөрлөөд ээж болсон. Өмнө нь бол одоо ирч хүчтэй цоглог тайзан дээр одоо ирч хүчээ гайхуулж гайхамшигтай уран бүтээлүүдэд хүргэдэг одоо ийм одоо ганц бие эмэгтэй одоо өмнө байсан дүрээр нь бол хүмүүс мэдчихэ. Ээж болоод одоо амьдралд нь ер нь хэрэг өөрчлөлт гарваа. Тэгээд чөлөө цаг хомс болохоос эхлээл уран бүтээлдээ гаргах цаг зав багасхаас эхлээд ингээд олон асуудлууд гарч иж магадгүй юм. Ер нь би өөртөө айгүй амраар амьдрахыг хүсдэг одоо зорддог эмэгтэй гэж боддог юм байгаа. Учир нь
уран бүтээл бол зогсохгүй явж байгаа. Би дөрөнгөтэй тэгэл төгснийхаа дараа өөр хүүхдээ хараад байж байхдаа дараагийнхаа ажлыг төлөвлөж исэн баг жишээний толгой дотор бүх юм ингээл өдөржингөө ингээл хүүхдээ хараад бодоод тэ гэр бүлээ мэдээж хүн чинь дуртай хүссэн зүйлээ хийх хэрэгтэй. Нэг ч гэсэн манай гэр бүлийн хүн одоо ярилцаж зөвлөдөг. Өөрийнхөө хийхийг хүссэн юм ээж өөртөө цагийг мань одоо байнга гаргахад тэ одоо ярилцаж одоо их тэглээ баах юм орж ирээд гарч ирдгээ энэ тэндээс ингээ болоод тий. Яг энэ ч өөртөө цаг гаргаж чаддаг. Тий. Ээж за тэгээд Окагийн өөрийн хувь хүн аль алин зэрэгцэн оршиж байгаа юм байна л да. Тий. Яг гэртээ байхдаа бүх зүйлээ сайн хийх хэрэгтэй. Яг гарч ирээд бас бүх зүйлээ яг байгаа цаг үедээ л яг бүх юм сайн хийхийг хичээдэг. Одоо нөгөө ээж болсны дараа гэдэг шиг нэрэ Окагийн нөгөө маш олон имиж одоо хамтлагтаа ч гэсэн клипэн дээр ч гэсэн гардаг имиж бол hot team имижүүдээр маш их танигдсан л та стил. За тэгээд одоо ээж болсны дараа стил нэрээ өөрчлөгдөх юм болов уу? Ер нь одоо өөрчлөгдөх шинж байна уу гэдэг. Ер нь бол бүх юм бодлоготой тооцоотой л байгаа л да тий. Хэрвээ би гэр бүлтэй болох юм бол гэдэг бас нэг юм байгаа шүү дээ. Гэр бүлээ үнэлж хүндэтгэх ёстой. Бас үзэг сонсогчтой хүндэтгэх ёстой. Тэгээ яг л тэр зарчмаар л явж байгаа гэж боддیں۔ Ока ер нь кино тоглож илөө? Хөөе би сайн нэрээ марцсан. За гол дүрд. Нууц. За ямар ч байсан Black Zebra студийн нэгэн продакшнтай хамтарсан одоо чөтгөр гэдэг тэгтээ. Агаа. Чөтгөр гэдэг чинь бас одоо сайн ч жоо мууч болж болно шүү дээ. Ганцхан талаасаа биш. Чөтгөр гэдэг тэгтээ урдаа хойно ямар нэг нэр орхол юм шиг л ямар ч байсан киноны зураг авалт маш амжилттай хийгээд бараг л дуусж байгаа юм шиг байлээ. Тэгээ ямар ч байсан удахгүй бас энэ уран сайхны кино гарах юм байлээ. Бас хэрэг. Сая манай үзэгч асуусан байхгүй юу? Окад киноны санал ирэх юм бол тоглох уу гэсэн. Одоо бол кино тоглолцсон байгаа юм байна. Дэлгэцийн уран бүтээлээр бас жүжигчний тэр байр суурьаар Ока ямар харагдах вэ гэдэг бас сонирхолтой санагдчих шүү. Удахгүй чөтгөр гэдэг кино гарах юм байлаа шүү үзэгчтэй. Тэгээ та бүхэн хүлээж аваарай. Энэ бол маш соргог мэдээлэл, маш шин мэдээлэл гэж бодож байна. Бараг манай үзэгчид анхных нь ларах мэдээллийг авч байгаа ах шүү. Тэгээ бас нэрээ дашуунд хэлэхэд бас би өөрийнхөө 3 дахь видеосын цомогтой орсон байгаа. Продюсер, хөгжмийн найруулагч, одоо яруу найрагч тэгээ бүр миний одоо маш их шүтэж явдаг одоо хүндэт найз Окитайгаа хамтарч одоо дараагийн 3 дахь цомогтой орсон байгаа. Тэгээ дуунууд бол үнэхээр surprise-ны гоё дуунууд болж байгаа. Тэрийг хүлээгээрэй хүмүүс минь. Ока хэдэн жил үсээ шараар бодож байна? Сараал удчих гэж. Цаашдын төлөвлөгөө. Бодаад л шүү дээ. Бодаад. За ямар л гоё тэр бүгнийг л хийх шүү дээ. Энэ үсчтэй тий. Байнгын хийдэг рефлекс байдаг уу? Зуршил. Инээж юм гэж бодоо. Гар бас нэлийн хөдөлгөх юм байна тийм үү? Тийм хөдлөн. Тэгээ ер нь зуршил зөндөө зуршил байна. Муу зуршил байна уу тэр дундаас? Муу зуршил гэж одоо хүн мэдээж өөрийнхөө муу зуршлыг хэлэхгүй л гэдэг. Тий. За. Муу зуршил гэж асуу гэсэн байна уу? Тий, асуу гэсэн байна. Муу зуршил юу юм бол та одоо? Өмдөө ураад идэм болоо. Тамар цаа. Ингээд өвдгөө ингэсээр байгаа. Байг л халтарч унаа. Тэгэлдэж тийм хөдөлгөө яа. Өөр сони юу байна вэ? Өөр үзэгчд бас ингэсэн байсан л та. Ийм амар зоримог одоо ийм сайхан үзэсгэлэнтэй дайчин бүсгүй эр нөхрийг жаахан танилцуулаарай л гэсэн л байлээ. Тэгээд өөрийг нь дуудаж ирээд танилцсан. Би ч одоо тийм үзэж байгаа нөхрийг хой хүн чи хой хүний болохгүй л гэж. Ямар спортоор хичээлдэг вэ? Тэгээ манай оролцож байгаа бүсгүйчүүдээс асуудаг нэг байнгын асуулт байдаг юм бол та өндөр жин нь хэдвэ гэж ерөөсөө асуусаар л байна манай үзэгчд. 39 кг гэж хандсан. Нэрээ амьдралтаа сая төрснөөс хойш анх удаа 48 кг болж үдсэн нэрээ урд нь хизээч 48 хүрнэ гэл хүмүүс юу лээ төрхөөс өмнө би чинь 49 кг байлаа гэхэд яаж тийм байдгийг гэлсэн чи би өөрөө 48 кг хүрж үдсэн нэг хөхүүл болохоор дээрэс нь нэг манай хүүхэд сүү болон гурилны харшилтай болохоор би яг хүнсний хэрэглээнд баг диет барьчихж байгаатай адилхан юм байна шүү дээ. Тэгсэн чинь бүр айгуу тэгээд турсан. Гэхдээ тэрийг би маш ашигтайгаар нэг талаар
талаар ашигтай ашигтай биш. Харин тийм байсан шүү. Тэгээ би өөрөө бас алкохолны харшилтай. Зэрэсээр айгуу. Тэгээд тийм болсон. Тэгсэн чинь 48 өрсөн. За өндрийн хувьд гэх юм бол ер нь өсгөтэй гутлаа өмсөөд гэж 170 хүрдэг хүн дээ. Тэгээд одоо хитэн чи одоо салжуутрыг өмсдөг юм байгаа гэдэг. Хэцүү одоо орсон эмхтэй болгоноос асуудаг. Тийм. Заримдаа ингээд асуугаад яадгийн. За оноо хажууд нь зогсдоо. Хоёлаа зэрэгцээ нааша цаашаа хардаа гэж үзчихчихэд байсан нэр. Тийм үү те. За ер нь үнэ хэлье. 168. Энд дэр жоохон нэмсэн байгаа. Тэгээд яг одоогийн килограмм бол 51-ээс 52 хавцаа байгаа. Ааха. Тийм. Тэгээд спорт гэх юм бол нэрээ би чинь айгүй спортт айгүй дуртай шүү дээ. Ер нь өвлийн цагтаа бол сноуборд оргуулах маш их дуртай. Оо ямар гоё. Тийм аддикт болсон. Тэгээд зундаа гэх юм бол дугуй унана, газрын теннис тоглоно, усан сэлчин тэгээд мэдээж бол үйл цэнгүү фитнес хийн. Энэ бол амьдралын одоо хөвшлийн нэг хэсэг болсон. Дарсаа уугаач уука гэд манай үзэгчтэй чинь. Хэдэн хүүхэдтэй болно гэж бодож байна? Одоохондоо төлөвлөгөө байхгүй л юм. Өгөөд л аваад гэж аваад. Яа окей. Яа хийчихэд. Оо дарсаа. Усах юм байна л да гурлаа. Замг дээрээ нийлж болоосаа. Ингэсэн байсан. Одоо нөгөө нэг юу Destiny's Child гэдэг хамтлаг байлаа. Сайхан хамтлаг байж байгаа. Дараа нь Beyoncé гараад хувьдаа уран бүтээл хийгээд одоо солоогоор карьераа хөгөө явж байна. Ер нь одоо яг ингээд гурлаасан хамтлагаас аль нэг нь гоцолж гараад бас ингээд илүү амжилтанд хүрж байгаа тийм одоо тохиолдол маш их байна л да. Тэгээд Ука бас нөгөө одоо соло CD-нууд уран бүтээлүүд хийгээд байгаа учраас ер нь цаашаа хамтлагтайгаа хамт байх уу эсвэл солоогоор ийм төлөвлөгөө бас байдаг шин цогт орсон байгаа шүү. Нөө за. Тийм бид ажиллаа хийж байгаа. Тэгээд ер нь бүх зүйл чинь маш олон талтай шүү дээ. Тэгэл ер нь байж болж мэдэх сайн сайхан яаж болох бүхий л зүйлсийг ер нь хийн л хийж бодож байна. Өсвөр насны хүүхдүүдэд өгөх зөвлөгөө байна уу гэж асууж байна. Яг одоо өсвөр наснд чинь хүүхдүүд яг өөрийгөө олох гээд л би хэн бэ гэдгээ мэдэх гээд л ингээл явж идэг. Энэ урт аяллахын дундаас шүтдэг уран бүтээлчийнх нь Кивигийн Укагийн тэр үг бас үнэтэй нөлөөлөхийг ч бас үгүйсэхгүй юм л да. Би чи энэ дээр сансныг байна. Ер нь бол өсвөр нас гэдэг чинь ер нь ингээд бүх зүйлийг юм үзэн яддаг те бүх зүйл ингээд өөртөө таалагдахгүй. Ер нь таалагдах юм юу ч байдаггүй шүү. Би ч гэсэн яг тийм насн дээр байсан. Яг энэ үедээ ном сайн уншил гэж би зөвлөмөр байна. Ном бол одоо цаг хугацаа болон чиний мэдэх одоо тэр бүх цаг хугацааг товчилж өгнө. Яг уур хүрсэн ганцаараа баймаар байгаа тэр үедээ ер нь ямар ч хамаагүй төрлийн ном олж уншаарай л гэж зөвлөмөр байна. Яг өөртөө таалагддаг одоо юу гэдэг номын дэдгүүрт зүгээр л ороод үз. Тэгээ тэндээс харж агаад чамд одоо ямар өгүүлбэр ямар хавцтай ном одоо юу гэдэг те ямар хин нэгэн одоо зохиолчийг мэддэг гэж болно шүү дээ. Тэрнийхээ номыг унш гэж зөвлөмөр байна. Тэгэхээр тэр дундаа за ер нь оноо Солонгосын бас нөгөө нэг эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг энэ төр гэж ном байдаг шүү дээ. Тэрний 20 30 40 мөч гэдэг одоо яг бүх цувралууд нь байна. Одоо Secret ч юм уу. За миний бүр хамгийн шүтэн болсон ном гэх юм бол Tuesday with Morrie гэдэг ном байдیں۔ Тэр бол үнэхээр гайхалтай ном. Тэгээд чин өөр сэтгэл үйлцсэн ном юу вэ? Хэд гисэн бэлээ 30 40 гисэн бэлээ гэл нэг ойно жоохон хөгтөрөө тэр шиг бодлоо уншиж гоё тий. Ер нь бол би хүүхдүүдтэй яг тэр үедээ ном уншаарай л гэж зөвлөмөр байна. Би ингээд сая яг ярилцлаганд орох юм Укагийн одоо Google дээр бүх зургуудыг хараа суужилаа л да. Бараг одоо мэдгүй хичнээн ч дүрт хувирдаг юм битээ нэг хүн гайхалтай олон дүрт хувирдаг юм байна. Яг одоо хамгийн хүсэж байгаа тэгээд хувирч үзээгүй тийм дүр ер нь юу вэ? Эрэгтэй хүн болж үзэг байгаа юу? Үзэг байгаа юу? Үзэг байгаа. Үзэх үү ер нь? Үзэх үү. Одоо үзчихээ. Яг нэг час хийсэн те нэг энэ хүүхдүүгээ кино байдаг шүү дээ. Манай бол тэгтээ чадах. Lady Gaga-гаас өмнө манай монголчууд хийсэн шүү. Тийм шүү. Тий. Стил нь маш гоё шүү. Хаанаас их ихтэй хувцсан авдаг вэ гэж байна. Укагийн шүүгэнээс. За ер нь бол хувц хонрыг яг
сонгохдоо яг өнгө дагуулаад сонгочтой. Энэ хамгийн зөв байдаг шүү гэж бас ташрамд хэлье. Тэгээд одоо CV-ийн джинс fashion district-д энэ дэлээ өмнө дэлээ шүү. Би өөрөө ингээ урцсан. Тэгээд ингээд Iber Kern реклам хэсэг хормын зар сурталчилгааны дараа олдсон. За тийм хэсэг хормын зар сурталчилгаа гэснээс явах чинь сурталчилгаа. Нэгэнд бас сайхан ярилцчихлаа. Жахан өөр сэдвэр ингээд хурдан ярьдаг тийм сэдвэр. Тэгээд манай нэвтрүүлэг бол өмнө нь бол яг ингээд яг энэ буландаа сууж байгаа яг энэ хэсэгтээ ярилцлагаад дуусгадаг байсан бол одоо жоохон хөдөлж өмөлжөө жоохон инээж ханаагаад бас өөрийнхөө хэр хурдан ярих тэр чадвараа ярих чадвараа бас шалгуулъя гэж бодож байна. Манай нэг үзэгч ингэ эрэгтэй хөтлөгч нь эфир эхлэхээс өмнө нэлээд ууж идэ гэнэ үү? Би нэлээд бас жоохон согтуу харагдаад байгаа юм шиг байна. За ингээд бүгдээрээ дараагийн хэсэг рүү. За. Манай үзэгчид нэг бүх юмыг зарим үзэгчид бүх юмыг яг өөрийнхөө мэддэг талаас нь те гэж та. Дандаа нэг өнцгөөс хараад байдаг юм үзэгч бас олон байна маа яаж ч. За талаас нь хараад үзээрэй. За энэ булангийнхаа ерөнхий дүрмийг танилцуулъя. Энэ бол 8 секундын асуулт хариулт байх болно. За 8 секунд өгөгдөн. Укагаас ихний асуулт асуухад талахгүй л идэхээ хэлсэн бодох чадвар айгүй удаан болсон шүү. Нэрнээс яг энэ үлээлтэй байдаг шүү. Манай бодигийн залууч бич байгаа те. Жохон гурил удаа идэхээ хэлсэн шүү. Бодох чадвар нэрээ 4-5 секундээр багассан шүү. Тэгээ юу 8 секунд. Бодох чадвар нүлээлт шүү дээ. Би одоо горил амир хийддэг шүү дээ. Энэ их одоо тэг ямар нэгэн зүйл асуун. Тэрэнд болохоор 3 одоо төрлийн хариулт хэлэх хэрэгтэй. Тэрийг 8 секундэд багтаагаад дуусан гутаа энэ дээр дараад дараагийн асуултыг ононгоос суугаа. За яг ийм маягаар ингээд явах хэрэгтэй байгаа. За үзэгчид байсан бол миний өмнөөс туслах байсан баха. За би удаан гэдэг төрүүлээ хэлчихье. Үгүй малтаад. За цаг бас өгөх бах. Тэ нариулагч. За тэгэх бах. Асуулт хэлэнгүү цаг өгöd авах. Хүн наа за эхлээд асуултаа бүгдээ бэлдэж мэлдэхээс надаа уулсан юм болсон юм. Гэс асуултыг хараадах юм мараадах гэдэг. Би хараад жоохон бэлдээ да. Тийм байна. За надаас эхлэе. Коучер. Тэгээд харуулаа явчих. За тэгээ. За онон унтахын өмнө хийдэг 3 зүйлээ хэлээрэй. Унтахын хувцас өмсдөг, шүдэ угаадаг, нүрийнхээ бодгийг арчдаг. За хийдэг 3 дасгалынхаа нэрийг хэлээрэй. Гидсний дасгал, бүхсний дасгал гоё. За гацуур модны 3 чимэглэл. Яалтны чимэглэл хамгийн дээр байдаг 5 ошоо. За 5 ошоо байд юм уу? Тэг чи хүүхэлдэн кинонд гардаг. Тэр байдгүй юм гээд. Хувцсан дотроо өмссөн 3 зүйл. Улевчик бандаж 3 тэгээд юу юм бэ? Микрофон яна. За тэжээж болдог 3 амтны нэр. Нохоо муур жом. Жом тэжээд гиснэ шүлээ бүгдээ. За окей. 3 амтныг дөөрэж дуурах. Мяу хов. За дараа. За уух дуртай 3 зүйлийн нэр. Дарс, койтер. За. Энд ямар үгүй бэ? 3 янзаар сайн уу гэж хэлээрэй гэж. 3 өөр төрлөөр. Хай ни хао, здравствуйте. 3 янзаар баяртай гэж хэлээрэй. Баяртай, чао, чус. Гэрэл ултарсны дараа хийдэг 3 зүйл. Окей. Архан. Это миний хүнс. Это хариуц. Йой. За нэг үгнээс бүтээх алдартай хүмүүсийн нэр. Аман. Нэг үгнээс. Ока дэги. Болт. Yes. Баярлалаа. За чамаг уйлуулсан 3 уран бүтээлчийн нэр. Уйлуулсан. Bird-игээд дуучныг сонсохоор уйлаг заяа. За Окигийн дуунуудыг сонсохоор үнэхээр гайхалтай байдаг. Мэдээж Майкл Джексон. За. Ямар 3 шалтгаанаар эмчит үзүүлдэг вэ? Толгой өвдлөө, хөл өвдлөө. За сүүлийн асуулт. За. Окагаас. Ууралсан үедээ хэлдэг хамгийн сонин 3 үг. Ууралсан. Наш халтаач.
За баярлалаа. Амар үг хэлчихлээ. За бүгдээрээ. Тэний яна уучлаарай би саяны дүүд гэдэг үгийг ер нь байнга хэлдэг юм байлээ шүү. Би яг сая гэрээсээ гарахаас өмнө нэг хараж байгаа хөвгтөн мань толны уртлынхаа энэ ингэ зөвхтэй яг хэлсэн. Тэр яг орж ирээ сая. Oh my god. Oh my god гэж хэлдэм байж тээ уг нь тий. Тэгдэггүй. Яа. За тэгэхээр ямар эс одоо дээс сэтгэлээ. одоо ингэ Тий, манай үзэгч одоо бичээд эхэлж байна. манай пэйж рүү ороод дараа нь үзээрэй. Ерөнхийдөө үзэгчид өөрөөс ч ямар асуулт асуусан доор нь ямар сэтгэл өвчсөн бүгд паблик хэл байгаа. Ороод асууж. За ингэж чинь хүн бүрийн сэтгэлийг хүндэж байгаа улаан бурхны талаар хэлэх үг байна уу? Ямар арга хэмжээ авч болох талаар таны бодол саяхан би охиноо энэ муухай өвчнөөр алдсан юм аа гэж. Оо бурхан минь үнэхээр их харамсаж байна. Ер нь альва эмгэг өвчний үед ер нь эмчнэрт л буруу өгөхгүй байх юмсан гэж би хүсдэг. Яа тэгэл хүн тэгээ ер нь өвчин гэдэг чинь өөрөө хэлж ирэхгүй хийсч ирдэг шүү дээ. Тийм учраас ер нь би тэр үед эмчнэрт л их санаа зовж исэн. Тэ? Эмчнэрийн цалинг өндөр болгоосаа бүгдээрээ яг тэр одоо гадаадын эрүүл мэндийн систем байдаг шүү дээ. Бүх хүмүүс өөрсдийн даатгалаа, эрүүл мэндийн даатгалаа төрүүлж төлдөг тийм. Яг тэр системд орчих юм бол ер нь энэ асуудал айгүй хурдан шийдэгдэх юм болоо гэж би ер нь боддیں۔ Саарал өнгөнд дуртай дургу гэсэн. Яагаад дургу юм бэ гэж. Хизээ тэгж. Одоо айгүй дуртай болсон. Би ер нь урд нь амар айгүй бага наснда өсвөр наснда саарал өнгөнд айгүй дургу байсан. Өмсчөөр л ер нь би нэг өөрөө юм шар өстэй их хөвчлэн байсан. Тэгэхээр ерөөсөө энэ яг блонд үсэн дээр тийм саарал өнгө ингээд цогцохгүй ингээд харшлаад байх шиг байсан. Тэр үедээ би ер нь бүр үнэхээр үзэн ятсан саарал өнгөний бүр юу ч авдаггүй байсан. Гэхдээ 2016 он бол саарал өнгө болсон. Ер нь бүх юм саарал байна. Хүний бодол өөрчлөгддөг юм байлээ. Ер нь өсвөр наснда энэ төр те өсвөр наснаас жоохон хаашаа маашааж ингээд юмыг л үзээ яадаг шүү дээ. Тийм шүү дээ. Яг нэг тийм үе байгаад байна. Амар сонио яа инглихгүй бүр энэ яа гэлтэй. Тэр ерөөсө таадагдахгүй байна гэж ерөөс байг. Тэгээс өдөршгөл хамаг хаалгаа агаал те. Тийм л байсан. Тэр үеийн асуултыг асуугаад байна л да. Одоо өөрчлөгдсөн. Энэ яг жинхэнэ Facebook нь юу юм бэ? Баахан уука гэсэн өөрийнх нь зурагтай Facebook байгаад байгаа юм. Тийм байсан. Яг миний жинхэнэ нь болохоор уука дава гэсэн. Instagram нь болохоор уука киви гэсэн. Тэгээд яг миний өөрийн пэйж нь болохоор уука гэсэн шүү. За тэрнлөө бас холбогдоорой гэж. За хандлт их нэмэгдэх баха, олон дагагчтай болох баха. Манайхаа Яваад тэгдэжтэй манайхаа гэдэг. За баярлалаа. Сайхан дарстай яриа өрнүүллээ. Дараа нь сайхан гурилгөө 8 секундын. Тэгээ энэ ч аяга гоё юм гэдгэртээ энэ сэргийг аваа яж болох гэж байна. Энэ хүртэнгээ сайхан дундаа тавьчаад дан гэсэн ч. Тан той маань очив. Ингээс гараад гэдэг. Камера аваад яа. Тэр ч өргөлжтэй. За анхаас бэлгээ өгөх байх. За тэгээ өнөөдөр бас манай студид цаг гарган ирсэн. Ийм шөнөөр штэ. Тий, одоо хэцүү штэ цаг одоо 23 цаг 35 минут болсон байна. Цагийг гайхалтай сайхан өнгөрүүллээ. За ингээд сарнай цэцгийг бэлгэлээ. За ялалаа. За тэгээд дээрэс нь бас Golden Gym-ийн хамт олонны зүгээс гаргадаг Golden Gym сэтгүүлийн 3 дугаарыг бэлэг болгон өгч байна. Энэ дээр бол одоо нөө эрүүл амьдралын хэм маяг бид нар одоо яаж эрүүл амьдрах уу гэж бүх зүйлийг зааж өгсөн баг. Гэхдээ уука бол бас л өөрөө бас их одоо эрч хүчтэй эрүүл амьдрдаг юм эмгтэй юм шиг санагдлаа. Тэгээ уран бүтээл өндөр амжилт хүсье. Удахгүй кивигийн укагаар уулзах нь байна, зүгээр укагаар уулзах нь байна, киногаар ч бас уулзах нь байна тийм ээ. За баярлалаа. Болгоомжтой хараарай. За өдөр нь амжилт хүсье, сайхан амарцгаарай. За баярлалаа. Баярлалаа. Сайхан амраарай, болгоомжтой хараарай. За ингээд манай нэвтрүүлгийн хамгийн ихний зочин бол Киви хамтлагийн дуучин уука байлаа. Тэгээ үргэлжлүүлээд бүгдээрээ бас нэгэн бичлэгийг хүлээн авч үзье. 3 сарын дотор 120 гаруй мянган дагагчтай болж чадсан. Гэртээгээд Facebook хуудсыг бас хүмүүс мэдэх бах тийм ээ. Онон бас мэдэх боо энэ чинь нөгөө хоол хийдэг гэрээ эзэгтэй нарын хувьд бол бас хамгийн ойрын дөөрэж хийдэг. Тэ хамгийн ойрын юм дотны зүйл болцсон. Тэгээд гэртээгийн хамт олонтой хамт олонны галтгоонд би зочилж нэгэн одоо маш хялбар аргаар хоолыг тэр одоо аргыг заалгасан байгаа юм а. Тэгээд энэ бичлэгийг хүлээн авч үзээд эргээд студидтэй уулзъя. За тэр үед бол бид нэр Golden Gym-ийн багш тасгалж уулагч нартай хамт та бүхнийг алмайр уултал юм гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлэх болно. Эргээд уулзцгаая үзэгчтэй. It's a beautiful
yeah, yeah.